За тэгэхээр бүлүүлэг дуртай хүүхэд залуусаа 99 чаналын шинэ бичлэг 5 тамирал. Сүүлийн бичлэгдэр бид Нагийг бүлүүлэгээс хөөгдөд ямар их дав өөмэнжи. Сүүлийн бичлэгдэр бид болохоор Нагийг бүлүүлэгээс хөөгдөд ер нь хичнээн зовж хандалж ганцаарч байгааг харсан байгаа. Нэгэр шинэ бичлэг маань бүлүүлэгийн 303 дугаар chapter-аас эхэлж байна л да. Нөгөө нэг бүдүүн Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч нь бүр айгүй баяртай одоо нүдэн дээр мөнгө харагдаа те 78 тэрбум ингээд олж чадлаа одоо яг баян боллоо гэл айгүй баяртай өрөөндөө гулгаал орж ирж юм л та. Тэрээр өөрийнхөө өрөөнд Жимпачи эгог дуудсан байдаг л та. Эгоч орж ирэнгүүтээ за юу ширсэн амгаа зүгээр хурдан дуусгаарай гэсэн шиг байдалтай ингээд үзүүгээрээ зогсож байна. За энэ бүдүүн нөхрийн хэлгээд байгаа санаа бол угаасаа ганцхан байгаа. Наги Сейширог буцаагаад бүлүүлэгт аваач гэж байгаа юм байлаа л те. Ерөнхийдөө энэ Японы одоо энэ зураг телевиз одоо сошиал орчин бүгднгээр л Нагийг буцааж авчирсан гэдэг баг тийм хөдөлгөөн явагдаад байгаа юм заяа. Нэгэр бид нар одоо Нагийг буцааж авчрал илүү их үзэл төсөөд ер нь илүү их мөнгө олно гэж энэ нөхрийн нүд нугасаа мөнгө л харагдаж байгаа штэ. Гэхдээ тэрхүү санааг нь болохоор Жимпачи эрс эсэргүүцдэг л дээ. Энэ бол дүрм те Наги бол дүрмийн дагуул хасагдсан тиймээс буцааж авахгүй гэдгийг ер нь шулуухан хэлдэг. За харин яг тэрхүү үеэр болохоор нөгөө нэг Жимпачигийн туслах ихч болохоор одоо дэлхийн нийтэд ингээл ярьцлага өгч яадаг л да. За манай бүлүүлэг тусал нь болохоор анх 300 хүүхдийг цуглуулж байгаа тэндээс эхний шатаа явуулаад 35 хүүхдийг авч үлдсэн. Харин дөнгөж саяхан 2 дугаар шат дуусаж бид нар 23 буюу одоо Андер 20-ын дэлхийн аврагт орох 23 хүүхдийг ингээд сонгочлоо гэснээр тайлбарлаж яадаг. Ерөнхийдөө энэ Андер 20-ын дэлхийн авраг нь болохоор одоо бүлүүлэгийн 3 дугаар шат юм байлээ л дээ. Тэгээд одоо энэ угаасаа энэ дэлхийн аврагаа Японд хийхээр төлөвлөсөн юм байлээ. Тэгэхээр одоо угаасаа саяны нөхөр яагаад тэгж нүдэн дээр мөнгө хүргэдэжсэн одоо ойлгомжтой болж байгаа сте. Харин нөгөө талд Японы хөлбөмбөгийн ерөнхийлөгч болон Жимпачи эгонор хоорондоо хэний эзэн бэ гэдэг дээрэл дээр дороо гарч гал нилээ үзэж ин л да. Тэгээ сүүлдээ нөгөөх нь энэ бол тушаал Наги Сейширог буцаа авчир мачир гэсэн чи харин эго болохоор тэгвэл би энэ төслөө чин гарчий. Тэгвэл би болчих гэсэн байдалтай л байл л да. Жимпачи болохоор Андер 20-т орох одоо 23 хүнээс Наги Сейширог угаасаа багтахгүй гэдгийг л одоо тайлбарж хэлээд байгаа байхгүй юу? За тэгэл өвгөнч бууж өгдөг л да. За болж чинь. Гэхдээ чи одоо энэ болох байгаа Андер 20-ын дэлхийн аврагт ялахгүй бол би одоо чиний толгойг таслая шүү. Чамайг энэ газараас зайдгүй шүү гэдгээл одоо ер нь бүдүүн ярьдаг л да. За угаасаа л анханасаа угаасаа энэ Жимпачи эгогийн одоо хүсэл нь болохоор энэ Андер 20-ын дэлхийн аврагт ялах байсан шүү дээ. Димээс би болохоор Андер 20-ын дэлхийн аврагт ялж тэгээд Японы хөлбөмбөгийн одоо тийм гол цэг нь болгож одоо үзүүлнэ л гэж хэлдэг л дээ. Харин нөгөө талд болохоор одоо Японы бүлүүлэгийн тий од тоглогч Исаги Йоичи одоо хүмүүст одоо өөрийнхөө үгийг хэлчихлээ гэдэг л да. Исаги Йоичи миний би Андер 20-ын дэлхийн аврагыг одоо хөлбөмбөгийн хамгийн тийм гал гарсан халуухан зүйл болгож харуулнаа л гэдгээ хэлдэг. За энэхүү Андер 20-ын дэлхийн авраг болоход 47 хоног үлдсэн боловч Наги одоо нэг автомат тоглоомын газар одоо юугаа хийж байгаа. Тэгэл нэг нүдэн нүгцэн сууж лээдэг л да. Харин тэрээр бусад бүлүүлэгийн залуус маань 14 хоногийн амралтаа авсан гэртээ ирсэн байж ахын тодорхой. Исаги маань тэгэл гэртээ ирсэн аав ээжтэй магтуулаад цугтаа хоол идэнгээ халуун яриа өрнүүлээд ихээхэн сайхан байна. За энэ ч тэгээд нэг чухал бас юм бас ярьдаг юм доо. Тэгэл яалчгүй тэгэл гэр бүлийн нэг яриа өрнөд. Харин энэ одоо хамгийн гой зүйл нь гэвэл нэг аавынх нь гаргаж байгаа царай заяа. Исаги нөгөө нэг Кайзерт хэлдэг дээ. Миний алиалагч байсанд баярлаа гэсэн одоо царайг нь аав нь энд гаргаж идэг. За ингээл бүгдээрээ хөөрхөн инээлтэй байжсэн чи гэрийнх нь үдэнд нэг тийм хүргэлтийн үердэг л дээ. Дэрхүү хайрцаг дотор юу арвэ гэдэл одоо дүүрэн диск тэгээд нэг загтал байдаг аахгүй юу? Бүлүүлэкээс иржээ. За тэрхүү загтал дээр юу гэж байна гэвэл одоо хөлбөмбөгийн талаар суралцаа Исаги Йоичи одоо тэгээ дараагийн чиний хувьсах төлхөөр энэ дотор байгаа гэд одоо жилийн хөлбөмбөгийн одоо дэлхийн аваргын тийм бичлэгүүд байдаг л да. Яг энэхүү одоо загтлыг одоо аав ээжтэйгээ цуг уншсныхан дараа ээж нь одоо Исагигаа асуудаг байхгүй юу? Эго сан ингээд чиний хувьд яг ямар хүү хүн юм бэ гэдэг. За мэдээж бүгдээрээ эгогийн тэрнийг яриа муутай тэмдэг тэгээ хүний уурыг хүрхэхэр хүн гэдгийг бас бүгдээрээ мэдчихэж байгаа л та. Гэхдээ Исагигийн хувьд болохоор тэ өөрийнх нь мөрөөдлийг бодиттой болгож өгсөн одоо энэ цорын гац хүн байхгүй юу? Тэгээд одоо хамгийн чухал нь болохоор хин хүнээс илүү Японыг одоо хөлбөмбөгийн дэлхийн авраг болохыг хүсдэг. Тэгээд энэ аав ээжийнх нь хамгийн сүүлд хэлдэг үг нь болохоор айгүй хөөрхөн тэ чи хичнээн өөрчлөгдөж өөр хүн болсон ч аав ээж нь хизээш өөрчлөгдөхгүй энэ ард чинь чамайг хүлээж ийн шүү гэдэг. За тэгээд манай Исаги маань тэгэл урам аваал тэ өрөөндөө оронгуудаар өгөө нэг хөлбөмбөгийн бичлэгүүдийг үзэж байгаа байхгүй юу? Эхэндээ баахан голын бичлэг байдаг л да. Тэгэхээр баг энэ эго намайг баг гол хийхийг сураарай гэж байгаа юм шиг байна л гэж ойлгосон боловч генет нөгөө нэг голын цохилууд нэгээд хаалтанд ордог бичлэгүүд яваад эхэлдэг л дээ. За тэгэхээр энэхүү бичлэгүүд нь яг юуны тухай байсан бэ гэвэл ерөнхийдөө тийм game changing moments гэж байгаа юм заяа. Ерөнхийдөө одоо Мануси мэдхээр Марагийн time авч гинэт нэг тоглолтын уур амьсгал ингээд хувьсаад одоо гинч ялж эхэлдэг ч юм уу те ер нь comeback-ний төрлийн. Нэгэл манай Исаги энэ бичлэгүүдийг үзэж юу сурхаа ойлгоод те тэр бичлэгдээ бүрэн орж байгаа хгүй энэ хаажууд уур амьсгалын харалтай юм уу. Яг л game changing байгаа үстэй.
Мэдээж энэхүү загтал зөвхөн Исагид очаагүй. Андер 20-ийн дэлхийн аваргад орох Бүлүлоки 23-нд бүгдэнд нь энэхүү загтал очсон байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь бүгдээрээ өөр зүйл агуулсан байдаг. Энэхүү бүх загтлыг хийхэд тулд эго шүнжин ажилласан байдаг л да. Тэгээд нөгөө туслах нь хоол болчлаа. Ер нь амархгүй мүү гэсэн байдлаар нэлээд санаа зовдгийн. Тэгснээ эго туслахаас асуудаг байхгүй юу? Энэ 14 хоногийн хугацаанд 23 хүүхдийг яаж илүү сайжруулах вэ гэдгийг. За тэгвэл хоёр нь хоол хийхдээ ингээд хайцуулаад авъя л та. Чи хоол хийхдээ юу хийдэг вэ? Туслах нь бодож ирсэнаа. За би эхлээд ямар хоол хийхээ бодно. Тэгээд дэлгүүр оронготой хэрэгцээтэй үнсээ цуглуулна гэдэг байхгүй юу? За яг наадах чинь. Одоо бидний хийж байгаа хоол бол Андер 20-ийн дэлхийн аварга. Харин тэрхүү хоолыг хийх хэрэгцээтэй хүнсийг одоо цуглуулах хэрэгтэй байна гэдгийг. Эгогийн төлөвлөсөн зүйл болохоор энэхүү 14 хоногийн хугацаанд хүүхдүүдэд дутуу байгаа бүхий л зүйлийг одоо олгох юм. Тэгээ юу дутуу байгааг нь одоо нөхөх зорилготой байдаг л да. За яг ингэсний дагуу одоо баар болохоор нэг захидал авангуудаа явсараа гат нэг одоо их сургууль дээр ирдэг байхгүй юу? Түүнийг угтаж авсан хүмүүс болохоор нэгэн их сургуулийн Америк хөл бөмбөгийн баг байдаг л да. За харин Бачир болохоор нэгэн цэцэрлэг дээр ирсэн байдаг л да. Түүнийг одоо цэцэрлэгийн хүүхдүүд мэдээж таньж байхаа надад хөл бөмбөг зааж өгөөч гэдэг. Бачираас өөрөө баяртай тэдэрт зааж өгөхөр болно. За харин Чигэригийн загтал дээр болохоор өөрийнхөө хөлийг хаяад загас болоо гэсэн байдаг. Тэгэхээр одоо ерөнхийдөө амьсгааг нь одоо бүрдүүлэхийн тулд түүнийг одоо усан сэлэлтийн сургалтанд явуулж байгаа юм байлээ. Конигамигийн загтал дээр болохоор хариулт тулаан дотор байгаа гэдэг л дээ. Ийхүү түүнийг одоо кикбокс юм уу, бокс ч юм уу мэдхгүй ямар нэгэн тулааны урлагаар хичээлүүлж байгаа юм шиг байгаа. Тэгснээ хамгийн даварцсан энэ шийдөө заяа. Бараг дутуу юм байхгүй юм хайшиж. Ер нь өөрийнхөө хүссэн бүхнийг хий, бүлүүлок мөнгөний гаргана гэсэн байдаг. Ийхүү тэр онгоцноос үсэрж яадаг л да. Харин Рини загтал дээр болохоор өөрийнхөө эготой ахин нэг нүур тулаарай гэсэн байдаг л да. Ийхүү тэр одоо нэг ямар нэгэн сүмд ингээд бэлтгэл хийгээ сууж яадаг. Тэгээд нөгөө нэг сүмийнхэн лам ирэнгүүтээ толгойд нойрон цогтлолрын уурлангуудаа буцаагаа дайрнаа. Ерөнхийдөө л уурыг хянуулах гэдэг юм шиг байгаа. Харин Риотер ирдэг зүйл болохоор чи одоо л хамгийн сайн хуулах мастер болно. Ийхүү би чамд эдрийг өгж явуулаа гэдэг нь болохоор үлдсэн Бүлүлокийн 22 тоглогчийн бичлэгүүд байдаг л да. За тэгэл манай Бүлүлокийн 23 залуу болохоор өөр өөрсдийн гэрийн даалгаврыг одоо маш сайн хийх гээл одоо хичээж байгаа л энэ зургнуудаас харагдана. За тэгэл эго ч одоо нөгөө нэг сандал дээрээ 23 довтлогч. Энэхүү 23 довтлогчийг одоо нэгтгэхгүйд ямар химийн урвал бүгдч ямар нэгдэл гарах вэ гэсэн байдалтай нэг сони барайл байж л байна л да. Байдаг л. За тэгэхээр бүгдээрээ Нагигийн амьдралд иргэн ирцгээе. Нэрээр сургуульдаа явж, гэрээлүүгээ харж, тэгэл ингээд нэг байдаг л манусын өнгөрөөд нэг тийм ахлах сургуулийн амьдрал байдаг л да. Тэгтэл гинэт Нагигийн толгойд нэгэн бодол орж ижил гин л дээ. Магадгүй би энэ хэвээрээ амьдрсаагаад өгөх юм уу гэсэн бодол те. Ахиж тэр нэг цэнгэлдэхийн халуун уур амьсгал ямар нэгэнтэй галгарсан мөчүүдийг мэдрэхгүй мүү л гэсэн бодол байгаа чаавас. Ингэснээр Наги ямар нэгэн өөрчлөлт гаргахаар шийджээ. Дугуугаа жийсээр уулын орой тэр дээгүр доогоор явсараад Бүлүлок тэр хүрээд ирдэг л дээ. Тэгээд хаалгын нэг 2 3 зөвхөнгөтэй гуйж байна надад ахин нэгэн боломж өгөөч би ийшээ ормоор байна гэдгээ хэлдэг. Дааж хаанаас ч ямар ч чимээ гарсангүй хинч хаалгаа нээсэнгүү. Гэхдээ Наги буужихыг хүссэнгүй. Би дараа ирнэ гингүүтээ яваад өгдөг. Наги харин дахиад ирэхдээ болохоор хувцас олчихсан. Тэгээд аврах том цүнхтэй ирсэн байдаг л да. Дэрхүү цүнхнээсээ майхан гаргаж босгоод өдөржин хөлбөмбөг тоглоод тэгээд ялчгүй уйдахаараа тэр модон дээр авирч нэг цох бариад чаавас минь гэж. Даанч түүнтэй ярилцах гэж одоо оруулах гэж хинч гарч ирсэнгүү. За тэгснээр Наги дахин нэг бодол төрдөг л доо. Ер нь дотор байгаа хүүхдүүдээс сунгуудаа хаалгыг нийлгэжүүл яа гэбэ гэдгийг. Тэгээд нөгөө нэг уцаа гаргаж ирээд найзуудынхаа аккаунтыг харж байгаа тэр ёо дээр дараад орсон чинь энэ аккаунт ахиад танаас тийм зурус авах боломжгүй байна гэсэн тийм мэдээллийг гаргаж ирдэг. Яг ингээд чавс Наги шоконд ороо байж тал цаанаас нь хаалганы цаас нэг хүн ярьдаг байхгүй юу? Энэ газар бол хувийн өмчөө хэрвээ бошуухан явахгүй шууд цагдаа дуудлаа шүү гэдэг. Наги даанч юу ч хэлж чадахгүй тэнтэй байгаад байх үед хамгийн сүүлийн үг нь болохоор чи одоо Бүлүлокууд ямар ч хамаагүй хүн гэдгийг шулуугаа хэлждэг. Тэгэл одоо дотроо өөрийгөө бүр ямар ч ашиггүй ямар ингээд нэг тийм сууг нөхөр вэ гэдгийг одоо дотроо бодоо галзуураа сүулдэ бүр уцаа шижиж байгаа хгүй чавс Лука шиг юм да. За тэгэл нөгөө нэг одоо bullshit амьдралаа хүлээж авангуудаа буцаагаад явах гэж байтал араас нэг хүн гарч ирдэг нь Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байдаг. Ийхүү бид 307 дугаар чаптер дээр ирдэг л дээ. Исагийн нь болохоор нөгөө эгогоос авсан талбараа ашиглаад одоо энэ Спейнд ирсэн байдаг. Зөвхөн одоо өмнөх үеийн хөлбөмбөгийн бичлэг үзэх нь хангалттай болохоор одоо Исагийг өөрийнхөө нүдээр хөлбөмбөгийг үзээрэй гэд Барс руу явуулсан байлээ л дээ. За тэгэл тоглолт эхлэхээс өмнө Исагийн жоохон хөлссөн бол таныг ресторанд орж ирэл байж гинэ. Тэгээ чаваас нөгөөг менюг нь онгоолгоо үзсэн чи ойлгох үгүй байдгүй. Тэнгүүтээ хүнээс сууж байгаа байхгүй юу? Энэ хоолны нэр юу вэ гэдгийг. Нааш нөгөөдхийн тэгээд хүн нь ойлгохгүй болохоор нөгөө нэг Бүлүлокт ашигладаг орчуулдаг чивчээ өгдөг л дөө. Одоо харин манай ярьж сайхан ойлголцож эхэлж байна л да. Тэгээд энэ хоолныхын нэр нь болохоор авэ диф за мэдгүй Спейн хэл мэдгүй болохоор ингээд хэлчихье даа. Нэг тиймэрхүү төрлийн паста юм шиг байна.
Нөгөө нэг сууж байсан сорвитой залууч гэсэн чи аль улсаас ирсэн бэ гэдгийг асуусан. Манай хэсэг тэгэл би Японоос ирсэн гэдгийг хэл нэг тийм энгийн харилцан яриа явж байдаг л да. Тэгээд би өнөөдөр Барсагийн тоглолтыг үзэх гэж ирсэн. Тэр тоглолтоос анализ хийж ирнэ. Өөрийнхөө ирээдүйн хөлбөмбөгийн одоо те юг мөрчмөдөө туршлага болгож ашигланаа ч юм уу нэг тиймэрхүү юм ярьдаг л да. Нөгөө нэг сорвитой залуус сонсож байснаа би чамд атаарчлаа гэдэг л дээ. Яг тэгвэл дөрөвнөөс Исаги маань болохоор айгүй баяр хөөртэй одоо дуртай зүйлийн талаар энэ залууд ярьж өгч байгаа та. Мэдээж хөлбөмбөг дуртай юм чи Исаги маань энэ талаараа ирд одоо баяртай ярихгүй яах вэ юм. Тэгсэн чинь сорвитой залуугийн хэлдэг үг нь болохоор чиний ингэж баяртай хөөртэй энэ талаар ярьж байгаа чинь намайг үхмээр санагдуулж байна гэдэг юм да. Хаа Исаги маань чаас уучлаарай энэ уйдгартай зүйл ярьсан бол уучлаарай гэж хэлдгийн одоо өөрөө ч гэсэн гайхацсан байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг сорвитой залуу чинь явахынхаа өмнө Исагид хэлдэг сүүлийг нь болохоор чиний одоо энэ нүдэнд байгаа баяр хөөрчин одоо миний харж ирсэн хамгийн гонигтай царай байна гэдэг хэвгүй юу? За ингээл манай хоёр Грасиасаа хэлэл салаал. Исаги маань нөгөө нэг хоолоо авах гол Аудиф гэдэг хоолоос авъя гэсэн чинь нөгөө нь Аудиф биш тэр Фидуэа гэдэг л хоол юм байлээ л дээ. Нөгөө нэг сорвитой залуу манай үнийг франкцсан бол тээ. Хоолоо ичээд манай Исаги болохоор те Барсагийн цэнгэлдэхэд иржээ. Тэгэл тэр нэг цэнгэлдэхийн гадаахтай дуу шуу доторх одоо энэ хүмүүсийн орилоо болгосоо төсөөлөхөд л айгүй гоё бидрэж байгаа нь ойлгомжтой. Ерөнхийдөө бол энэ чинь угаасаа дэлхийн шилдэгүүд тоглодог талбар штэ. Би ч гэсэн нөгөө тэр энд тоглоно гэсэн баяртай. Харин Исаги маань айгүй баяртай л байдаг л да энд ирсэндээ. За мэдээж талбай дээр Спейний багийн дасгалжуулагч байсан Лавиньо гарч ирнэ. Лавиньхо за мэдгүй. За тэгээд тоглолт чихэлж бөмбөг нэгэн залуу дээр ирдэг ба тэр залуу нөгөө нэг манай Исагитэй ресторан таарсан нөгөө сорвитой залуу байвал яах вэ? Барсагийн тоглолт юм байлээ. За энэхүү бид нар Блулокийн нэгэн том дөрүүдийн нэг Бааны Англесиас гэдэг дүртэй танилцж байгаа юм л да. Хүмүүс тэрийг Бааны гэж дууддаг. Тэгээд нөгөө залуу нь Барсагийн гарааны тоглогч байгаа зогсохгүй дараагийн одоо Андер 20-ын дэлхийн аврагт оролцох залуу юм байлээ л да 19 настай. Тэгээд нөгөө нэг уцаа гаргаад судалж яах бүр ямар ч завдалгүй нөгөө тэр бүр айгүй өндөр өсрөнгүүтэй шууд гол хийждэг. Яг тэрхүү голыг болохоор сая Итоши бүр айгүй л ууртаараа сууж яадаг л да. Зургтны ардаас яагаад чи бөөм идэгээд ууртал юм байлгүй дээ. За энэ байдал чи яг одоо тэгээд бид нар угаасаа шинэ дүртэйгээ танилцлаа. Харин нөгөө талд болохоор одоо Наги дээр нөгөө нэг Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч ирсэн байгаа та. Тэр нь ингээ уулзахаар ирээд байжсэн чи харин Наги чи хэн бэ гэж асуудаг л да. Өөрөө таньдаг юм шиг байлээ л. За энэ хөгшин болохоор яг юу яриад байгааг нь би айгүй хөрхэн товчхон яриад өгье л дөө. Андер 20-ийн дэлхийн аврагт болохоор 23-аас 26 ингээд гишүүнтэй орж болдог тухайн баг шийддэг юм л дээ. Энэ үгэн болохоор мөнгөөр цоцроогаад үлдсэн 3 суудлыг нь авах эрхтэй болчихсон заяа. Тэгээд тэр 3 суудлынхаа нэгт нь Нагиг ураад ер нь Нагигийн хүчээр одоо Блулок буруу байсныг одоо Жинпачи Эгогийн буруу байсныг ингэж олон нийтэд дэлгэнгүүтээ өөрөө энэ Блулокийг авах санаатай л байгаа байлээ л дээ. Ерөнхийдөө бол Наги хөлбөмбөг тоглож байгаа цагт үхэн үхтлээ энэ үгний доор л байна гэсэн үг. Тэгэл нөгөө нэг өвгөн чи бузар бодлоотойгоо гараа сунгуудаа надтай цог Блулокийг хүчээр болоож авахгүй үйс гэдэг ингээд Наги руу гараа сунгадаг гэхгүй юу. Уг нь Нагигийн хувьд болохоор Блулокт буцаад найзуудтайгаа цог тоглох үг нэг боломж олдож байгаа ч гэсэн энэхүү саналыг татгалздаг. Өвгөн ч гэсэн яагаад гэж асуунаа. Гэхдээ одоо Нагигийн хувьд болохоор хамгийн чухал зүйл нь болохоор тэр эго буруу ерөөсөө байгаагүй байхгүй юу. Үнэхээр дөрмийнхээ дагуу яваад бүхий л зүйлийг дөрмөөр нь явуулсан ч гэсэн одоо Нагид ерөөсөө буруу санагдаагүй л гэнэ л дээ. Тиймээс би Блулокоос урахыг хүсэхгүй байна гэдгээ Наги одоо энэ үгэнд хэлдэг. Өөрийнхөө саналыг татгалзсны дараа үг нь нэлээд уурлан л та чи бол хулчгаар дахиа бахаар дуудаад Нагийг нилээдгүй хатгаж гарна. Наги ч өдөөс нь юу ч хэлэхгүй. Яг тэрхүүгээр үгний утас дуурахаа түн рүү сая Итоши залгасан байдаг л та. Тэрээр үгэнд Андер 20 хөлбөмбөгийн дэлхийн аваргын одоо группүүд хуваарлагдсан талаар хэлдэг. Япон A группт орсон байх ба тэр дотор Нигерия байгаа, Ингланд байгаа, тэгээд хамгийн сүүлийнх нь Франц байгаа. За мэдээж хөлбөмбөгийн дүргээр болохоор хамгийн шилдэг хоёр баг л тэр хэсгээс гарна штэ. Харин сая Итошигийн залгсан шалтгаан нь болохоор би одоо энэ хэсгийн тоглолтуудад орохгүй гэдгийг хэлдэг л дээ. Сая Итоши Андер 20-д орж байгаа ганц шалтгаан нь болохоор Спейнийг л ялах юм шиг байгаа. Ялангуяа тэр нэг зургатаар гараадсан сорвитой залуу юу Бааныг л хараад сууж яадаг. Нэгээд ер нь Япон хэсгээсээ гарчвал сая Итоши ирнэ гэж л ойлгож болно л доо. Тэгээ яг хөө наалж угаасаа хэсгээсээ гарах хэсэг нь одоо миний асуудал биш ээ л гэж байгаа юм байлээ. За ийхүү 14 хоногийн амралт дуусаж манайд бүгдээрээ Блулок дээрээ цуглжээ. Тэгэл нөгөө нэг Жинпачи Эго ч нөгөө сурсан цагаараа за миний авиасны уран дургууд минь одоо та нар 2-7 хоног байсан үнээсээ төсөөр хүмүүс болцгоосоо гэж угтаж авдаг. Тэгээд хэсгийн тоглолтуудын хуваар гарсан юм байлээ л дээ. Манай завдал ихэд Нигеригийн багтай тоглоно, араас нь Францтэй, тэрний дараа Ингландтай тоглох юм байлээ. Тэгээд одоо 30 хоногийн хугацаа үлдсэн юм чи энэ 30 хоногт та нарыг тусгай бэлтгэл хийлүүлнэ гэснээр одоо Блулокийн эдмэн ингээ буцаага цугларж байгаа.
Харин нөгөө талд болохоор Наги маань автомат тоглоомын газар нөгөө нэг тоглоомоо тоглолцгоо сууж ин. Тэгээд тэр үеэрээ болохоор нөгөө нэг Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн хэлсэн үгсийг бас бодоод байгаа байхгүй юу? Тэгээд Наги болохоор өөрөө Blue-Lock-оос урахгүй гэдгийг хэлсэн дээ. Уг нь бол Наги одоо өөрөө энэ чигээрээ хөлбөмбөг тоглосоор хагаад нэг өдөр яг мэрэгжлийн томирчин болж болох л юм. Гэхдээ Blue-Lock л биш бол болохгүй байгаа байхгүй юу өөрт нь болохоор. Ер нь ингээд өөрийнх нь эго болон өөрийнх нь мөрөөдөл яг юу руу чиглээд байгааг өөрөө ойлгохоо болж эхэлнэ л дээ. Одоо хөлбөмбөг хүсэж байгаа мó эсвэл Blue-Lock-ыг хүсэж байгаа мó гэдгээ. За ингээл бодоо сууж исэн чинь ард нь нэг залуу ирдэг нь болохоор манай нэг лам залуу Гүримо Игараши байдаг л да. Тэгээд манай хоёр гарч явж байхдаа хөөрхөн шинэ өрөө нөгөө нэг тийм тоглоомын талбай дээр сууж агаад ярилцдаг байхгүй юу? Игараши асууж лайн л да. Чи ингээ Blue-Lock-оос хөөгдөх үедээ ингээд юу бодсон бэ гэдгийг. Миний хувьд бол яг угаасаа Blue-Lock-оос хөөгдөд үнэхээр тийм уур хөрмөрч яасан ч гэсэн би жаргалтай байсан гэдэг Игараши хэлдэг л дээ. Тэрний дараа эго ч бүр айгүй хатуу өсөлсөн дээ энэ ялагдчихад энд байх ёсгүй мосгүйгээд. Яг тэрхүү үг нь болохоор энэ Игарашид бүр сэтгэл хангалуун санагдсан юм л дээ. Харин одоо болохоор энэ Игараши Нагигаас харин чиний сэтгэл хансан юм уу гэж асуудаг л да. Наги тэгээ угаасаа сэтгэлээр унтсан байгааг нь хэлэх үү. Заримдаа угаасаа ямар нэгэн зүйл угаасаа бууж чөхөл хэрэгтэй байдаг үстэй гэж хариулдаг. Игараши харин тэрхүү үгийг нь айгүй гоё үгээр бацаадаг л та тий. Мөрөөдөхөд юусоо тийм хязгаар үггүй гэж. Зүгээр л тэрхүү мөрөөдөл чинь хичнээн том байгаа л хамгийн чухал гэдэг. Ерөнхийдөө энэ Blue-Lock-оос хөөгдөх үедээ Игарашигийн хүсэл нь одоо алитийн биелэлцэн одоо сэтгэл хангалуун гарсан гэж хэлж болно. Гэхдээ энэ залуу яагаад одоо энд ирсэн бэ гэвэл энэ залуу угаасаа л те энэ Нагигийн хүсэл нь ханаагүй те хизээш сэтгэл хангалуун биш байгааг нь мэдээд байгаа байхгүй юу. Нэгэл чавс энэ Нагид уран болчих гол энд ирээл юм яриа өгдөг дагалга юм шиг байлаа л те. Ийхүү Наги одоо нөгөө нэг хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн хэлсэн одоо тавьсан саналыг одоо Игарашид ярьж өгдөг л дөө. Игараши ч нөгөөдхийн сонсонгуудаа те юу андаа наач бүр амар том боломж өштэй чи орох л өстэй чи яага үгүйгээ хэлцээ бэ гэхэд нь би зүгээр тэднэрээс урмааргүй байна л гэдгээр одоо Наги хэлдэг л дээ. Тэгсэн чинь та нар одоо энэ Игарашигийн гаргацсан байгааг царайг л харал та. Бид нар л сайн мэдэхгүй байгаа болохоос Наги ч болохоор өөрөө энэ Blue-Lock-ийн хамгийн том уруугч байхгүй юу? Уг нь бол дэлхийн хамгийн шилдэг одоо довтлогч бэлгэх байсан газар болохоор Нагид үргэлж ингээд эцсийн мөчтнийг хэмнэгээр рүү дамжуулаад ассист өгöd байгаа. Тэгээ чаваас энэ хоёр бүр нилээ ярилцаж гарнаа. Нөгөөтгөө шууд малгайгаа шидээ тэгээд Нагиг заандаж авангуудаа чи яахаар ийм саралтыг татгалцдаг ингээл нилээ юм болно. Хамгийн гол нь Наги тэрхүү чадвар нь байгаад байгаа байхгүй юу? Тиймээс одоо энэ чадвар чи те эхэндээ ямар ч тийм одоо ойлгоггүй тэр үзэмжгүй харагдсан ч гэсэн наад чадвараа чи одоо бодиттой болох юм бол мөрөлчөө биелнэ л гэдгийг хэлдэг л дээ. За тэгэл нилээн ширүүн маргаан болсны дараа Игараши за ер нь уучлаарай. Ер нь чиний амьдралтай чиний л хийх зүйл гэж одоо ер нь буулт хийдэг л дээ. Тэгээд газараас Игарашигийн малгайг нь авч өмсгүүлэнгүүтээ чи сайн лам болно л гэж хэлдэг тий. Сайн лам болно. Мэдээж одоо саний үг нь те угаасаа ойлгомжтой шүү дээ. Nagi is back guys. Nagi is coming back. Тэгээд энэ хоёрын маралж байгаа юусоо тоохгүй ингээд доош нь харсан чирэн Андер 20-ын дэлхийн аварга болоход 2 хоног үлдсэн юм байлээ. Тэгэл манай Blue-Lock-ийн залуус маань айгүй сайхан бэлтгэл сургуультай ингээл байжгаад л гаднаас нөгөө нэг Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч нь ороод ирдэг л дээ. Тэгээд Blue-Lock-ийн залуус маань нэг зүйл хэлдэг нь одоо Андер 20-ын дэлхийн аваргад 23 биш 26-аа орноо. Тэгэд нэг нь болохоор Сая Итоши гэдгийг хэлдэг. Харин сүүлийн 2 хүнийг болохоор одоо Blue-Lock нийт 300-уулаа эхэлсэндээ тэрэндээс одоо өөрийн хүслээр ирсэн хүмүүсийг шалгаруулж агаад 2 хүнийг л авна гэсэн юм байлээ. Тэгээд энэ самбрыг үзэхэд бас нэг олигтой нөхөд бас байхгүй дээ. Яг уу манай Исагитай хамт нөгөө нэг хамгийн анх тэр нэг бөмбөг өшгөлдөг юун дээр байсан нэг Кира хүн гэдэг энэ залуу байдаг. Нэгэд энэ өвгөн болохоор пеналийн тоглолт хүртэл энэ 3 тоглогчоо оруулж ирэхгүй гэсэн. Тиймээс та нар одоо үхэн үхтлээ пенал хүртэл зүтгэрэй л гэсэн зүйлийг манай Blue-Lock-ийн залуус хэлээд байгаа. Ерөөгөөд байгаа мó яагаад байгаа юм одоо бүү мэд. Өвгөний гарч явсны дараа болохоор одоо Jinpachi яг болохоор Blue-Lock-ийг би өөрөөсөө өөр хинч өгөхгүй гэсэн зүйлийг одоо илэрхийлж нэг эго оршиг гардаг л та тий. Энэ царай барайг л харж л та нар. За тэр ч яг хөө залуусаа бүгдээрээ Найжериг эсрэг тоглолтын дээрх гарааны 11-гээ шийдцгээе. Гэснээр одоо Blue-Lock-ийн те Андер 20-ын дэлхийн аварга эхэлж байна. Ее! За мэдээж Андер 20-ын дэлхийн аварга Японд олж байгаа учраас Японы үзэгчийн хөгжөөн дэмжигчид одоо энэ Blue-Lock-ийн талбайгаар дүүр ирсэн байдаг. Дээрхөө хөгжөөн дэмжигчдийн дунд Наги хүртэл явж байдаг юм л та. За тэгэхээр одоо Blue-Lock-ийн одоо 3 дугаар шат буюу Андер 20-ын дэлхийн аварга яг бидний өмнө ирээд байна. Тэгээд манай бичлэгийг энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Чи сабада харсан уу? Үтсэн бичлэгийн доор саб гэсэн ботон байгаа. Чи дарвал яана. Дараагийн бичлэг хурдан орно шүү.